За сайн байцгаана уу та бүхэндээ гигээ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийнхөө хичээлээр цөмөрөө 12 ордыгоо айгуу сайн ойлгох энэ дөрвөн мохотынхоо хичээлийг үзэх гэж байна. Энэ хичээл болохоор айгуу чухал байгаа. Яагаад вэ гэхээр бид нар чинь ингэдэг өөрийгөө яг тэр ордны хүн гэж бодоод зөвхөн яг тийм л ордны шин чанартай гэж бодоод байдаг штэ. Гэтэл энэ мах бодууд чинь өөрийн чинь төрсөн тэнгэрийн зураг дээр аль нь их байна гэдгээс хамаарат өөр энергиудыг өөрийн чинь жинхэнэ орд дээр нэмдэг энэ энерги баггүй юу. За тэгээ би тайлбарлаад өгье. Яаж ойлгох вэ гэхээр хамгийн энгийнээр за ингээд өөрөө ингээд хумхын ордны хүн байлаа гэж бодъё л доо. За ингээд хумх. Тэнгуүч хумхын ордны хүн чинь өөрийгөө аюу тийм агаар мохоттой маш их юмыг ингэж холуур сэтгэж чаддаг, маш их ив найрамдлыг боддог гэд айгүй тийм холыг хардаг, айгүй тийм нийтэж тэгсэн мөрлөө жоохон хөнгөн гээл тийм үү. Энэ бодлуудыгаа тэгээд энээсээ гарахгүйгээр би яг хумхал юм чинь би яг ийм байх хэрэгтэй гэж бодчихдаг. Гítэл хичнээн тэр хумх байлаа гэд өөрийнх нь тэнгэрийн зураг дээр өөр мах бодууд маш олон гариг дээр зэрэг байх юм бол яг тэр махбод энэ хүнд маш ихээр нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр тэр мах бодын энерги нь хумхын ордны хүнд давхар дайвар байна гэсэн үг байхгүй юу? За жишээнд бол хумхын ордны хүн байсан чинь давхар ус мах бод маш их бай гэж бодъё. Тэгэхээр яах вэ? Энэ хүн хичнээн агаараар явдаг хүн байлаа ч гэсэн тийм үү, хичнээн ингэж юмыг ингэж хөнгөн бодож хөнгөн хардаг хүн байлаа ч гэсэн ус мах бодын энерги давмгай ороод ирчин гот энэ хүний мэдрэмж өндөр ажилдаг болчихж байгаа байхгүй юу? Тэгээ мэдрэмж ажиллана гэдэг чинь энэ хүн мэдрэмжээрээ дамжуулаад хүнтэй холбоо барих уу, холбоо барихгүй юу, шүнийн зүуд нь үний юм уу, худлаа юм уу, хүнтэй харилцаж байгаа харилцаанаас суугийн зөв татах юм үгүй мүү гэдэг энэ том мэдрэмжийн энерги хумхын ордны хүн дээр нэмээд ороод ирдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар чинь өөртөө айгүй тийм баялаг байдаг штэ тийм үү? Баялаг гэдэг нь маань ингэдэг штэ. Тэнгэр шиг олон ааштай айл гин тийм үү, солонго шиг олон ааштай айл гин. Гэтэл эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүн болгон дотроо маш олон зан чанартай ааш аягтай тийм үү. Энд чинь яг үүнтэй холбоотой байдаг юм аа. Тэгэхээр цөмөрөө энийг бас ингэж ойлгох хэрэгтэй. Тэгээ астроос нэг айгүй хурдан айгүй амархан ойлгохоор гоё тайлбарлаад энэ хичээлээ заагаад өгнө. За ингээд слайд дээр цөмөрөө харж байна тийм ээ. Дөрвөн махбод астрологийн дөрвөн махбод шүү. Гал мохоттой, шороо мохоттой, бид нар чинь агаар мохоттой, ус мохоттой тий. Тэгэнгუuта гал болон агаар мохот чинь хоорондоо айгүй гоё эвтэй. Өөрийн чинь тэнгэрийн зураг дээр гал агаар хоёр нь ингээд хамтдаа айгүй гоё адил тэнцүү байх юм бол айгүй юу гэмдэ энерги чинь гоё тэнцвэртэйгээр айл чанарууд чинь маш сайхан дэвшиж бие бинийгээ дэмжиж явж идэг гэсэн үг. Хэдийгээр иймч гэсэн нөгөө хоёр мохот нь дутчих юм бол бас өрөөсгөл болчихно гэсэн үг. Тэгэхээр айл нь ингээд тэнцүү хэмтэй байх юм бол гоё нормал, айл нэг нь дутуу байх юм бол тэрийг нөхөх хэрэгтэй гэсэн. Яаж нөхөх юм бэ гэхээр энэ дугаасаа цөмөрөө дутуу талуудыгаа, сул талуудыгаа харчих учраас эднэр дээр анхаарахад болох юм байна гэж цөмөрөө ойлгоно гэсэн үг баггүй юу? Тэгэхээр амархан байгааз гаргалгаагаа цөмөрөө хамт гаргаад явна гэсэн үг. За тэгэхээр ингээд гал махбодтой ордууд өөртөө яг цэвэр аль ордууд юм бэ гэхээр яг цэвэр хоньны орд, арслангийн орд, за тэгээд нумын орд чинь өөртөө цэвэр гал мохоттой хүмүүс аахгүй юу. За дараагийнх нь үхрийн орд, охины орд, матрын орд гэх юм бол шороо мохоттой хүмүүс үндсэн махбод нь штэ. За тэгээд ихэр жинлүүр хумх байх юм бол агаар болчихно. Тэгээд ус махбод дээр чинь бидний загас, бидний мэлхий хилэнцгийн ордууд ус махбодтой байх юм бол энэ ордууд чинь шууд хамаарнаа. Энэ ч яг үндсэн махбод нь шүү. Энэ чинь ингээд өмнөх хичээлтэйгээ задлж байгаа шүү цөмөрөө. За тэгээд энд ингээд та нарын харж байгаа бол ямар чухал бусдаас ялгардаг юм талуудтай юм бэ та бүхэнд харж байгаа бах. За тэгвэл энд харъя. За өөрөө ингээд за мэлхийн ордны хүн байлаа гэж бодъё. Цөмөр ингээд шууд жишээн дээр аваад ойлгочих. Өөрөө мэлхийн ордны хүн байлаа. Би ингээд айгүй мэлхийн ордных, би айгүй ус махбодтой хүн ингээд өөрийгөө бодоод яваадсэн чинь өөрөө чинь тэнгэрийн зураг дээр гал махбод маш их байвал яах юм бэ? Тэгвэл зөвлөгөө нь байхгүй. Тэгвэл ийм давуу талтай, ийм анхаарах талтай ийм зөвлөгөө байна гэд. За ингээд та нар маань сайхан уншаад аваарай.
За би дараагийн слайд руу орлоо. За шороо мах өдр цөмрө харцгаая. За өөрөө тэгсэн чинь сая тэгвэл гал мохоттой хүн бэ гэж бодъё л доо. Одоо хоньны ордны хүн гэж бодъё тийм үү? За саранж хонь, наранж хонь гэж бодвол би яг хэвээр мундаг хонь гэв. А гэтэл яах юм? Өөрөө чинь мандалт орд болон бусад маш олон одоо гаригууд дээр чинь энэ шороо мохот байвал яах вэ? За тийм гууд чинь бас ингээд холимог болоод ороод ирж байгааз гал мохотын шороо мохотын холбогтой юм шүү дээ. За тэгэхээр давуу талууд нь ийм байна. Анхаарах талууд нь тийм байна. Зөвлөгөө нь ийм байна. За ингээд та нар маань одоо энийг ингэж ойлгож штэ. Ерөнхийдөө ойлгож авах гэж бас олон найдаж байна. Яагаад би энийг давтахгүй ингээд уншихгүй байгаад байна гэхээр өмнөх хичээл дээр бас энийг нэлээд ярьчихсан учраас та нар маань бараг мэдж байгаа байх гэж бодоод ингээд skip хийгээд яваад байгаа шүү. За тэгээ ус мохот дээр яах юм гэхээр мөн адилхан жишээ аваад ярьчих тийм ээ. Ус мохот дээр агаараа орхих явах гэж штэ. Агаар мохоттой. За тэгвэл одоо агаарыг харъя л та. За ус мохоттой за тэгвэл шороо мохоттой хүн бэ гэж бодъё тийм. Үхрийн ордны хүн байсан чинь за би өөрийгөө өстой айгүй мундаг үхэр гэж бодъё. За тэгвэл гурван ордыг гуруулаа ингээд үхэр, наранж үхэр, саранж үхэр, мандалтан үхэр гэж бодъё. А гэтэл бусад бүх гаригууд нь бөөгнөрөөд агаар мохоттой байвал яах вэ? Тэгэхээр адилхан микс болчих жоохгүй. Адилхан ингээд микс болчихно. За арай өөрөөр авч үзье тийм үү. За шороо мохот төр 3 байлаа гэж бодъё. Агаар мохот төр 3 байлаа гэж бодъё. Бусд нь тэгээд гал мохоттой байвал эн чинь бүр ингээд холимог болчихж байгааз. Тэгэхээр ингээд шороо мохотны энэ хэрэгтэй, агаар мохотын энэ хэрэгтэй. За тэгээд дээрэс нь гал мохотын энэ хэрэгтэй болчихно. Тиймгууд за би ийм давуу талуудтай юм байна. Би ийм анхаарах талуудтай юм байна гэж цөмөрөө ингэж ойлгож энэ слайдер байгаа гол хүрээлүүдийг ашиглаж амьдрнаа. Тэгэхээр бидний одоо давуу талууд маш олон болж гарч ирнэ. Яг үүнийхээ сасуу бидний сул талууд гэсэн маш олон болж гарч ирж байгааз тэгэхээр цөмөрөө эндээс айгүй тийм нухацтай хандах хэрэгтэй. Бусдынхаа ч гэсэн цөмөрөө ингэж ойлгоно гэсэн үг. За энэ хүн чинь ийм холимог юм чин ийм давуу талтай юм байна гинэ гэсэн үг. За одоо ус мохот төр цөмөрөө одоо ярьцгаая. За ус мохот төр мэдээч хэрэг мэлхий хилэнд загасны ордууд хамаарна тийм үү? Мэдрэмж нь маш сайтай, зүн совин сайтай, гүн холбоог үүсгэж чаддаг ийм айхтар энэ хэрэгтэй. За тэгээд давуу тал нь тийм ингээд хүнийг өрөвддөг тийм үү? Ойлгож чаддаг бусдыгаа хин нэгэнтэй холбоо үүсгэж холбоогоо таслахгүй удаан явдаг төрхөн зурих биш гэсэн үг. Тэгээд айгүй тимиг юмиг одоо ялангуяа урлагийн зүйлийг гой бүтээж чаддаг зүн совин сайтай, зүүд нойр сайтай хараад бараг мэдэрдэг ийм айхтар мундаг давуу талтай байх нь. За тэгээд сул тал нь яг үүнээсээ үүдээд яадаг вэ гэхээр одоо хит эмзэг болчдөг. Одоо мэдрэмж өндөртэй юм чи бас эмзэг байгаад байгаа байхгүй юу? А мэдрэмж өндөртэй юм чи яг бусдыг мэдрээд өөрөө тийг мэдрээд өөртөө оруулаад өөрөө өвдөж зовох эсвэл тэр мэдрэмжийг авч биеэрээ мэдэрч сэтгэл санаагаараа мэдэрч зовох гэд ийм сул талуудтай байдаг учраас яах вэ цөмөрөө одоо энэ гаргалгаа нь хараа энд байгаа байхгүй юу? Энэ минийх юм уу, чинийх юм уу гэдгийг бодох хэрэгтэй. Дандаа хязгаарлалт тавина. Яг ингээд бусдын зовлонг ойлгоно. Тэрнээс өөрлөгөө оруулж ирээд хүлээж аваад өөрийгөө зовооно гэсэн үг юусоо биш байхгүй юу? Ингэж тусдаа тий хязгаараа тавьж амьдрах хэрэгтэй. За тэгээд одоо ингээд сэтгэл нь аягүй одоо өрөвддөг гэдэг байгаа шүү дээ. Сэтгэл нь аягүй хямардаг бас адилхан байгаа байхгүй. Тиймгүүд хямарлаа гэж бодъё. Сэтгэл чинь зовлоо гэж бодъё. Зовлонгоо гаргаж чадахгүй байгаад байх юм бол бичих хэрэгтэй. Тэгээ ярьж гаргах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд энэ чинь ингээд бодит алхам нь болж байгаа гэсэн. За тэгээд сэтгэл санаа чинь ингээд хамгийн гоё өөдөн татдаг зүйл бол энерги нөхдөг зүйл бол энэ тайван орчин. Өөрт чинь маш их энерги өгнө. Тэгэхээр тайван орчноо олж мэдэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За эн чинь ингээд бүх хүмүүст хэрэгтэй мэдээлэл. Ягаад гэвэл та би гэлтгүй биднэрт ус махбод их байх юм бол ингэж гаргалгаагаа зөв гаргаж амьдралдаа хэрэгжүүл явах хэрэгтэй болно. За одоо ингээд түрүүний skip хийсэн зүйлүүдээ би гоё жишээн дээр аваад харуулъя. Энэ жишээн дээр харуулъя гэж бодож байна. За энд ямар жишээ байна вэ гэхээр цөмөрөө одоо дадлаг хийнэ. Угаасаа цөмөрөө астролог ингээд өөрөөсөө сурж байгаа учраас яаж дадлаг хийх вэ гэд одоо жишээ нь ингээд энэ өөрийн чинь тэнгэрийн зураг байлаа гэж бодъё тийм үү? Өөрийн чинь төрсөн зураг. За энэ төрсөн зураг дээрээс цөмөрөө өөрийнхөө мохотыг тоолох гээд байна, харах гээд байна. Хідэн ямар мохоттой юм бэ гэдэг. За тэгэд энэ анхаарал зүйл байгаа. Энэ доотлын 3-ыг тоолохгүй шүү. Яагаад гэвэл эдгээр маань гаригуд биш байгаа.
За тэгэхээр цөмөр юуг толох вэ гэхээр одоо нар, сар, бууд, хайрын бурхан, ангараг, бархас байс, санчир, далаван, тэнгэрийн ван, дэлхийн ван гэд энэ гаригуудыг тоолоод за яаж тоолох вэ гэхээр за нар маань хаана байна? Гингууд загсны ордод байна тийм үү? Энэ штэ нар маань загсны ордын чартн дээр. Энэ чарт байхгүй биш ээ. Хэрвээ энэ таблиц нь байхгүй, хүснэгт нь байхгүй байх юм бол ингээд чарт дээрээсээ ингэж тоолно. Загсны ордод нар маань байгаа юм байна гэд. За тэгвэл одоо цөмрөө шууд энэ загсны орд чинь ус мах бод штэ тийм үү? Тэгээд цөмрөө ингэж эхэлнэ. За ус мохоодыг тоолж эхэлнэ, шүүж эхэлнэ. За загас нэг ус. Дахиад нэг загас, хоёр ус. За энэ дор дахиад нэг загас, гурван ус. Энд нэг мэлхий. Дөрвөн ширхэг ус мах бод байна гэд ус мах бод дээр 4 гэж тэмдэглэнэ. Ойлгомжтой байгааз. За тэгвэл дараа нь ямар махбод энэ усын дараа? Энд чинь хоньны орд байна штэ. Хоньны орд чинь ямар махбодтой вэ? Гал махбодтой тийм үү? Тэгэхээр цөмөрөө одоо гал махбодыг тоолж эхлэе. Хэдэн ширхэг гал махбод байна гэд. За хонь 1 байна. Хонь дахиад байна. Хонь дахиад 3 байна. Хонь дахиад 4 байна. Хөөх эн чинь тэр чигээрээ хонь гэд 4 ширхэг хонь байна гэдэг чинь дөрвүүлээ гал мохот тийм үү? Ягаад жишээ нэгээд номын орд байсан бол ч гэсэн гал мохот штэ. Гэтэл эн чинь айл номонч байхгүй, арсланч байхгүй мөртлөө дөрвүүлээ хонь гэдэг чинь гал мохот. Тэгэхээр 4 ус мохот байна, 4 гал мохот байна гэд бичнэ. 4. Энэ хоёр тэнцүү юм байна. Галын инээрийг өндөртэй юм байна тийм ээ. За тэгин гоо ус мохотын бас мэдрэмж инээрийг өндөртэй юм байна. Ойлгочлоо. За үлдсэн хоёр нь тэгвэл ямар инэрэг байгаа юм гэхээр за нэг үхэр байгаа юм байна, нэг агаар байгаа юм байна. Үхрийн орд дээр тэнгэрийн ван гараг маань байна. Хумрахын орд дээр дэлхийн ван гараг маань байна. Ингээд яасан гэхээр үхрийн ордны инэрэг маш багтай гэдэг чинь шороо махбод маш багтай гэсэн үг байхгүй юу? Шороогийн одоо тэр чанарууд нь байхгүй маш сул байна гэсэн үг. Тиймээс энэ хүн яах ёстой гэхээр өөрийгөө юмд тууштай болгох хэрэгтэй гэсэн үг. Ойлгомжтой байгаа зү. Ингээд түрүүний слайд дээр байсан бидний одоо давуу талууд, сул талуудыг ингэж бид нар хэрэглэх хэрэгтэй байхгүй. Тэндээс ингээд бид нар хэрэгтэй зөв гаргалгаагаа авах хэрэгтэй. Sorry шүү манайхаа миний нөгөө нэг гэрэл мэн асаачлаа дахиад. За тэгээд ингэж цөмөрөө энийг ойлгож өөрсөндөө байхгүй дутуугаа нөхөн тийм үү. Тэгээд хилт их байгаа бас ингээд дарж ингээд тэмцрийг олж ингэж өөрсдийгөө залж амьдрнаа. Энэ чинь бидний амьдралд өдөр тутмын алхамд маш хэрэгтэй ийм чухал энерги мэдээлэл баггүй юу. Тэгэд энийг бид нар мэдчихэж өөрийгөө танино. Өөрийгөө таньсны дараа бид бусдыг таньдаг болно гэсэн үг. За тэгээд ийм байна да манайхаа энэ хичээл хэдийгээр ингээд айгуу ингээд сонсоод өнгөрөхөд амархан хичээл юм шиг боловч энэ 6 дээр айгуу чухал тий өөрийгөө бусдыгаа танихад маш чухал цаашлаад гүнзгийрээд явхад бас маш чухал ийм гой суур тавьсан ийм хичээл байгаа юм аа. За тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Та нар маань гэрийн даалгавраа гоё ингээд хийгээрээ. Тэгээд таалагдсан бас амархан ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн хичээлээр иргэн уулзлаа. Түр баяртай. Астра Солон байлаа.